олон эмэгтэй хүмүүс надаас хамгийн их асуудаг асуулт юу вэ гэхээр Амина би турмаараа яг надад тохирсон зөв гоё дэглэмийг надад бичээд өгөөч гэж айгүй их асуудаг. Мэдээж энэ нь миний хамгийн сайн хийж чаддаг зүйл. Би танд ямар л бол ямар дэглэмийг бичиж өгч чадна, таныг дасгал хөдөлгөөн хийгээд би маш хурдан турааж чадна. Яагаад гэвэл энэ нь миний мэрэгжил учраас. Гэхдээ нэг зүйл байдаг. Та турах маш амархан, туранхай чигээрээ үлдэх маш их хэцүү. Таныг одоо туранхай гоё чигээр нь үлдээх зүйл юу гэж? Энэ нь юу вэ гэхээр таны сэтгэл зүй бөгөөд та өөрийгөө хэн гэж харж байгаа чинь хамгийн их чухал. Хэрвээ та дотроо дандаа өөрийнхөө талаар ингэж боддог бол би ерөөсөө идэх дур хүслээ ерөөсөө контролдож чаддгүй, би эрүүл хооллох дургүй, би дасгал хөдөлгөөн хийх дургүй гэж дотроо хэрвээ ингэж боддог бол та хизээж тэр гоё эмэгтэйг бийжүүлж чадахгүй. Тэгэхээр та өөрийнхөө толгоон доторх өөрийнхөө бодлыг бүр тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй. Тийм ч учраас би сургалтын дээрээ яг зөв амьдралын хэв маяг, тэгээ бас энэ сэтгэл зүй, далд бодол өөр дээрээ ажиллах энэ талаар маш их оруулж өгдөг. Яагаад гэвэл та хоромхон зургийн дотор гоё болохтой чухал биш. Та насан туршдаа өөрийгөө гоё авч явдаг тийм гоё эмэгтэй болох нь хамгийн чухал. Үед бид нар ямар нэгэн зүйлийг гаднаас нь өөрчлөхийг хичээдэг. Гэхдээ яг үннийг хэлэхэд таны дадал зуршил чинь таныг бий болгодог. Түүнээс гадна таны ухамсар чинь хүн ухамсараараа өөрийнхөө гадаад төрхийг хүртэл бий болгодог байгаа. Та өөрийгөө юу гэж бодож гин, ямар эмэгтэй гэж үнэлж гин те. Та энэ бодлуудаараа одоогийн энэ гадаад төрхөө ч гэсэн бий болгосон. Тийм учраас үнэхээр та өөртөө одоо дургуй ч юм уу ямар нэгэн зүйлийг өөрчлөмөр байх юм бол эхлээд өөрийнхөө дотоод руугаа үнгийж харах хэрэгтэй. Магадгүй таны одоогийн байгаа байдал чинь тань таалагдахгүй байж магадгүй, таны айрс үс эсвэл та жиндээ дургуй ч юм уу. Тэгтээ та бодоод үзээрэй. Та энэ асуудлаараа дамжуулаад өөрлөгөө өнгийж харснараа амьдралаа тэр чигээр нь өөрчлөх танд боломж байвал яах вэ? Мэдээж бид нар бусад зүйлийг ч гэсэн хайж болохгүй. Та мэдээж өөрийнхөө хоолтонд анхаарах хэрэгтэй, дасгал хөдөлгөөнөө хийх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь өөрийнхөө дотоод руугаа ч гэсэн харах хэрэгтэй. Тэгээ хэрвээ та энэ бүгдийг зохицуулсан, сургалтанд суугаад өөрийгөө тэр чигээр нь өөрчлөе, өөр дээрээ ажиллая гэж бодож байх юм бол миний явуулж байгаа сургалтанд заавал суугаарай. Тэгээ эхний ээлж маань одоо маргааш эхлэх гэж байна. Тэгээ дараагийн ээлжинд ч гэсэн та оролцож болно. Тийм болохоор илүү тодорхой мэдээллийг надаас DM-ээр аваарай. За тэгээд сургалтын дээр уулзцгаая. Баяртай.